Тэгээ хүүхдийн маань одоо хүмүүжлээ олж авдаг, хүүхдийн хүмүүжилд хамгийн голлох үүрэгтэй орчин бол гэр бүлийн орчин байдаг. Тэгэхээр ялангуяа одоо залуу гэр бүлүүд, ялангуяа одоо өсвөр насны хүүхэдтэй, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд голчлон одоо хүүхдийнхаа хүмүүжилд яаж эргээр одоо нөлөөлж болох вэ гэдэг тэр зүйлүүд дээр өнөөдөр хэдүүлээ бас голчлон ярилцсанаа. Эерэг аргаар хүмүүжүүлнэ гэдэг маань аав ээжүүд маань хүүхдэд ойлгох тухай асуудал байж байгаа. Хүүхдтэйгээ зөв харилцах тухай асуудал байгаа. Дээрээс нэмээд гэр бүл эцэг эхчүүд маань хүүхдтэй өөрсдөө ямар үлгэр дуурайл үзүүлэх вэ гэдэг тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр хүүхдээ нас сэтгэхүйн онцлогтод тохируулж одоо хүүхдээ ойлгодог байх, хүүхдтэйгээ ярилцдаг байх, хүүхдтэйгээ зөв харилцдаг байх тухай асуудлууд энд яригдана. Тэгээ ер нь бол хүүхдээ эерэг зөв хүн болгоё л гэж бодож байгаа бол эцэг эхчүүд минь өөрсдөө л эерэг зөв байх хамгийн чухал байж байгаа. Яагаад гэвэл одоо эцэг эхчүүдийн тойл бол хүүхэд гэж бид нэр ярьдаг. Тэгэхээр хүүхэд гэр орондоо яг юуг харж ийн, юуг мэдэрч байна, яг тэрийгэ буцаагаад л өөртөө ингээд үйлдэлээрээ, үгээрээ, өөртөөхөө хандлагаар ингээ харуулж идэг. Хүүхдүүд бол том хүн байж үзээгүй. Харин эцэг эхчүүд бид бол хүүхэд байж үзсэн хүмүүс. Тэгэхээр илүү одоо хүүхдээ ойлгодог байх. Хүүхдийнхээ байр суурин дээр очиж хүүхдээ ойлгох нь их чухал байдаг. Тэгээд эцэг эхчүүдийн бас нэг голчлон гаргадаг алдаа бол яг одоо нөгөө бага насны хүүхдээ, өсвөр насны хүүхдээ магадгүй яг өөршгөө байлах гээд өөрийнхөө насан дээр ингээд татаж авчираад яг өөрийнхөө одоо хүслээр байлах гэж ингэж одоо бас юм буруу харилцаа хандлагыг үүсгдгээс болоод бас эцэг эхчүүд хүүхдүүдийн хооронд бас юм зөрчил үүсэх тохиолдол байгаад байдаг. Тэгэхээр хүүхдээ нас сэтгэхүйн онцлогтод тохируулж одоо харилцаарай. Нас сэтгэхүйн онцлогтод тохируулж ойлголцоорой гэдэг юм их чухал байгаа. Тэгээд ер нь бол хүүхдийг зөв хүмүүжлэлтэй зөв хүн болгоно гэдэгт бол эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага бол хамгийн чухлаа. Энэ дээр бол эцэг эхчүүд нь өөрсдөө би одоо аав болохын хувьд, би ээж болохын хувьд энэ хүнийг яаж ойлгох вэ? Яаж зөв залах вэ? Яаж зөв зүйлд одоо хандвалах вэ гэдэг маань биднээс их чухал хамаарна. Тэгэхээр эцэг эхчүүд маань өөрсдөө эхлээд одоо хүүхдийг ойлгодог, хүүхдийн тэр хүмүүжүүлдэг эерэг зүйлүүдийг мэддэг, яг энэ чиглэлээрээ өөртөө бас хүүхдтэй үлгэр дуурайл үзүүлж чаддаг ийм чадвартай байх хэрэгтэй байгаа. Тэгээ одоо энэ талын мэдээллүүд бол мэдээж одоо сошиал орчинд бол хангалттай зөв ийм хичээлүүд, за видео, шторкууд, контентууд би эндээс бас мэдээлэл ингээд аваад эцэг эхчүүд маань бас өөртөө эхлээд суралцаад хүмүүжээд явах юм боломжууд бол зөндөө байна. Одоо бага насны одоо 0-3 насны нөгөө би өөрөө гэдэг үе дээр нь бид нэр том болсон хүүхэд шиг байх гээд бол боломжгүй. Тэр хүүхдээс 0-3 насны хүүхдийн л одоо чадамжууд гарна. За илүү одоо нөгөө нэгдүгээр ангид элсэн орж байгаа ч юм уу те одоо ингээд танин мэд хүн яг энэ зүйл суралцж байгаа энэ үед нь бол бас бид нэр хитрхий жоохон хүүхэд шиг байх гээд хитрхий жоохон хүүхдийн юмыг тэр хүнээс хараад бас боломжгүй. Тэгэхээр нас сэтгэхүйн онцлогтод тохируулж одоо хүүхдэд ойлгож харилцаж яг нас сэтгэхүйн онцлогтод тохируулж одоо тэр хүмүүжлийн зөв аргуудыг хэрэглэж харилцана гэдэг бол хамгийн чухал байдаг. Ялангуяа одоо өсвөр насны хүүхдээ бид нэр бас яг өөршгөө ч юм уу том хүн шиг байлгах гээд бас хэрэггүй. Яг тэр үед одоо хүүхдүүд яг шилжилтийн наснд явагдаж идэг. Энийг бас илүү ойлгож эцэг эхчүүд маань одоо зөв харилцаж байх, ойлголцож байх, ярилцаж байх, найз шиг нь байх, зарим үед зөвлөгч шиг нь байх ийм одоо хэрэгцээ шаардлагууд байдаг учраас эцэг эхчүүдийг би өөрсдөө одоо энэ үүрэг хариуцлага ухамсарлаж хүүхдүүдтэй яаж харилцах вэ, юу гэж хэлэх вэ, энэ үед яах вэ гэдэг зүйлүүдийг бас өөртөө эрэлхийлж, өөртөө суралцаж, өөртөө бас хүмүүжүүлэх энэ их чухал зүйл байдгиймаа гэдгийг бас та бүхэндээ хэлэх байна. Тэгээд цаашлах юм бол одоо хүүхдүүдийг илүү одоо нөгөө зодож шийдэхгүйгээр асуудлын шийдвэрлэдэг тийм мэдээж одоо хүн л болсон хойно асуудал гарна, харилцаан дээр асуудал үүснэ, тэ гэр бүл дотор ч гэсэн харилцааны хувьд асуудал үүсдэг. Тэгээ энэ тохиолдолд яаж одоо хэн нь одоо
зөв тийш нь заалж хин нь одоо эерэг харилцааг үүсгэж хин нь энэ дээр манлайлж одоо энэ харилцааг зөв болгож хүүхдтэйгээ зөв харилцах вэ гэдэг дээр мэдээж түрүүн хэлсэнчлэн эцэг эхчүүд маань одоо хүүхэд байж үтсэн учраас хүүхдтэй энэ харилцааг зөв байхад нь илүү манлайлж оролцвол их зүгээрээ. Та ууралсан байж болно, бухимдсан байж болно. Энэ үедээ уураа яаж барьж ээж одоо хүүхдтэйгээ зөв харилцах вэ? Уурыг яаж бид нэр дарах вэ? Уурлахгүйгээр за уураа хүүхдтэй одоо шууд гаргахгүйгээр ямар нэгэн байдлаар хүүхдээ шийтгэхгүйгээр яаж ойлголцох вэ? За энэ зүйлүүдийг бол эцэг эхчүүд маань илүү бас одоо дотроо бодож явах хэрэгтэй. Тэгээд манай одоо эцэг эхчүүдийн дунд бас нэг ойлголт ийм байгаад идэг тийм нэг ууралсан үедээ одоо уураа дарна гэхлээр л уулан далах нь хөгжим сонсно гэдэг нэг юм холын юмнууд яг тухайн үед ингээ улаан гэрэл арцсан уур ингээд ууралсан үед бол одоо яаж би одоо дүрс хийсэн уураа дарж болох вэ? Нэг аяга ус аваад уух ойрхон байна нэг гараа нөгөө гараараа атгуул бас ойрхон байна 10 хүртэл тоолох ч гэдэг юм уу нэг иймэрхүү энгийн аргуудаар бид нар энэ одоо ууралсан тэр бухимдсан үедээ бид нар уураа дарж агаад тайвширсан үедээ хүүхдтэйгээ ярьж ойлголцох нь их чухал. Ууралцсан байгаа тэр үедээ бид нар мэдээж ингээд өөрийнхөө хяналтыг алдсан байгаа учраас хүүхдээ ямар нэгэн байдлаар одоо шийтгэх зоодох бие махбодын хүчирхийлэлд оруулах, сэтгэл санааны хүчирхийлэлд оруулах гэдэг ингээд хүүхд рүүгээ юм хүчирхийллийн арга хэрэгжилж гэдэг ийм талууд бол бий. Тэгэхээр эцэг эхчүүд бид нэр өөрсдөө энэ зүйлүүдийг сураад ингээд хүүхдүүдтэйгээ зөв харилцаж, зөв одоо тийш нь хандуулж, зөв харилцааг үүсгэх нь хамгийн чухал байдгаа. Тэгээд ингэж чадаагүйгээсээ болоод бид нар өнөөдөр маш олон зөрчилтэй нөхцөлд ордгоо. Тэгээ энийгээ шийдэх гээд бид нар болж игэл ийм хүчирхийллийн аргаар шийдчих гээд ингээд эдгаа. Тэгээ энэ маань өөрөө эргээд хүүхдэд маш их хор хөнөөлийг одоо учруулж эдгаа. Эрүүл мэндийн хувьд, сэтгэл санааны хувьд за цаашлах юм бол бүр сэтгцийн хувьд ч гэсэн ингээд өөрчлөлтөнд оруулаа явцдаг ийм тохиолдлууд байдаг учраас энэ дээр одоо эцэг эхчүүд маань маш их анхааралтай байж эцэг эхийнхаа үүргийг маш сайн ухамсарлаж байж, маш хариуцлагатай хандах энэ цаг үе ирсэн байна. Тэгээд одоо бидний одоо хүүхдүүд бол бас яг бидний хүүхэд байснаас бол арай өөр одоо орчинд өсөж гин өөр сэтгэхүйтэй байна. Арай өөр ийм одоо Z generation, alpha үе энэ төр гэж бид нэр ярьж байна. Тэгэхээр бид нар ийм онцлогтой, онцгой нийгэмд өсөж байгаа энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга маань ч гэсэн энэ цаг үеэ дагаад өнөөдрийнхөө нийгмийн хурдыг дагаад бидний арга барил ч гэсэн ингээд өөрчлөгдөж явах зайлшгүй юм хэрэгцээ шаардлага байна. Эцэг их хүүхдүүдтэйгээ ингээд ойлголцож чадахгүй болчдөг ийм тохиолдлууд юунаас үүдэлтэй байдаг вэ гэхлээр хин хинэн нөгөө буулт хийхгүй байх ойлголцохгүй одоо нөгөө би түрүү хэлээд исэн хүүхдийнхаа нас итгэн онцлогт нь тохируулж одоо харилцаарай, тэрийг ойлгоорой, насны онцлогийг ойлгоорой, хүүхдийнхээ хөгжлийг ойлгоорой. Хүүхэд болгон харилцаа адилгүй. Хөгжлийн хувьд ч тэр, нас сэтгэн хувьд ч тэр. Тэгэхээр хамгийн их одоо зөрчил үүсгдэг зүйл бол энийг ойлгоогүйгээсээ болдог. Тэгээд заавал нөгөө тэрэн шиг байх гэж, энэн шиг байх гэж хин нэгэнтэй харьцуулдаг. Тэгээ эсвэл одоо тэр бага насны хүүхдээ том хүүхэд шиг байх гэдэг ч гэдэг юм уу. Ингээд нэг ийм зөрчилдөөн дунд л одоо эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ ойлголцоо болчдөг. Тэгээ хүүхд ч гэсэн гомдчдөг. Эцэг эхчүүд ч гэсэн нөгөө талдаа бас ингээл жоохон хатуурхчдаг ийм тохиолдод байгаа. Тэгээ энэ тохиол одоо үнэхэрийн бүр ойлголцож чадахгүй байгаа бол одоо сэтгэл зүйч чамд тийм үү мэрэгжлийн байгууллагт мэрэгжлийн хүмүүст хандаж одоо энэ асуудлаа ярьж зөвлөгөө авах хэрэгтэй. Болж өгвөл эцэг эхчүүд маань өөрсдөө одоо хүүхдийнхаа талаар тэр хүүхдийнхаа нас сэтгэн онцлогийн талаар өөрсдөө эрэл хийж сураад буцаагаад одоо хүүхдтэйгээ хамгийн гол нь одоо хүүхдээ тэврэх аав нээж нь хайртай шүү чи бол миний хувьд хамгийн чухал хүн байна. Ээж нь одоо чамд хайргүй дээ ч юм уу эсвэл одоо чамд дургүй дээ ч юм уу ингээд хэлээд байгаа юм биш, загнаад байгаа юм биш, ингээд шийтгээд байгаа юм биш.
чамайг сайн хүн болоосэй л гэж бодсон учраас гэдэг юмнуудаа ингээд хамгийн гол нь ярилцаж ойлголцох нэг чухал байгаа. Тэгээ манай эцэг эхчүүдийн хувьд бол ер нь бас нэг голчлон гаргаад байдаг нийтлэг алдаа бол ерөөсөө ярилцдаггүй. Тэгээ болж өгвөл ойлгуулах гай шууд ингээд нөгөө загиндаг, зандардаг тийм хүчирхийллийн аргуудыг хэрэглчээд идэх нь л өөртөө айгүй том алдаа болоод байдаг. Тэгээ энэ жижиг юмнаас л том юм үүсдэг. Ингээд хүүхдтэйгээ ойлголцохгүй харилцаа нэвдэрсэн энэ үед ингээд болж л өгвөл ингээд дундах хангалт нь холцоор айж байгаа л бид нар ингээд заримдаа хүүхдээ буруу зам руу түлхдэг. Буруу зүйл рүү ингээд явуулцдаг ийм тал бий. Тэгээд тэгсний дараа нааш нь татчих авах гэхээр биднэрт бол цаг хугацааны хувьд ч урт хугацаа орно, өөрөөс гарах хүч, за тэр ур чадварын хувьд ч гэсэн ийм хүндрэл бэрхшээлүүд гарах учраас асуудлыг бага байгаа дээр нь ярилцаж ойлголцож, бага байгаа дээр нь асуудлаа шийдээд явах нь бол хамгийн зөв шийдвэрээ л гэж хэлэх гэж.